Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За, юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бас та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэн өнөөдрийн ярилцах сэдэв болохоор жирэмсний болон төрсний дараах сэтгэл готрол гэж юу вэ? Ер нь одоо ямар шалтгаанаар бий болт юм бэ? Яаж энийг аль болох хөнгөн, аль болох хүндрэлгүйгээр даван туулах уу? Тэрхүү арга ухаанд бас хэрхэн яаж эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө сэтгэл зүйг бэлтэх вэ гэдэг тал дээр зөвлөгөө мэдээлэл хүргэх юм байгаа. Яг энэ чиглэлээр бас та бүхэн сүүлд нэлийн том өргөн хүрээний судалгаа хийсэн байсан. Тэгэхээр ер нь жирэмсний сэтгэл зүйн онцлог яагаад жирэмсний сэтгэл зүйг тусад нь ингэж бид нэр авч үзэх хэрэгтэй байдаг вэ гэдэг дээр ерөнхий мэдээлэл өгөөч. За ер нь сэтгэл готрол гэдэг эмгэг нь өөрөө дэлхийн нийтээр бол хамгийн өргөн тархсан эмгэг байдаг. Ерөнхийдөө бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 20 оны мэдээгээр бол 350 сая орчим хүн сэтгэл готрох эмгэгтэй байна гэдэг ингээд заасан байдаг. Тэгэхээр сэтгэл готролох эмгэг нь өөрөө бидний нийгэмд амьдарч байгаа ажил амьдрал, нийгмийн олж байгаа орлого, тийм ээ, гэр бүл хамаатны харилцаа, найз нөхдөд хоорондын харилцаа гэд энэ олгон дээр асуудал үүсгэд үүсч яадаг. Хайртай дотны хүн бурхан болох гэх мэтлэн энэ олгон дээр ингээд үүсч яадаг ийм л зүйл. Хамгийн түгээмэл буюу зовлон тохиолдох сэтгцэн эмгэгүүдийн нэг. Дэлхий дээр бол ер нь хамгийн түгээмэл зовлон тохиолдох эмгэгүүдийн 2-р байранд орж идэг. Тэгэд энэ тодорхой хуваар сэтгэл готролд байгаа үе дээр хөдөлмөрийн шатварыг алдагдуулж идэг эмгэг юм аа. Нэгдүгээр. Тэгэд энэ зовлон тохиолдох эмгэг учраас ямар ч төрөх насны эмэгтэйчүүд адилхан бүгдээрээ сэтгцийн, нийгмийн, хувь хүний, гэр бүлийн талаас стресстэй явж байхад нэмэгдээд жирэмсэн болно гэдэг нь өөрөө эмэгтэйчүүдийн физиологийн хувьд дотоод шүүрэл гэж ягдаг, тийм ээ. Тэр олон гормонуудын тэнцвэрүүд алдагдах, сэтгэл санааг хөнгөн сэтгэл санаанд нөлөөлдөг тэр бодис гормон гэж хэлдэг, дааврууд гэж хэлдэг. Энэ дааврын тэнцвэрт байдал алдагдах, ихсэх багассантай холбоотойгоор жирийн ажиллаа хийгээд стресстэй явж байгаа хүмүүсүүдтэй харьцуулахад илүү амархан мөн сэтгэл готролд өгөх хэрэгсэлтэй байдаг юм. Тийм учраас л дэлхийн нийтээрээ сэтгэл готрох эмгэг гэдэг рүү онцгой анхаардаг. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, төрсөн эмэгтэйчүүдийн дунд сэтгэл готрлыг үнэлэх, тэрийг нэмжлэх, тусламж үзүүлэх нь нэн шаардлагатай гэж ягдаг юм. Тэгвэл ер нь судалгаагаар сэтгэл готрол өөрөө тархалт өндөртэй, түгээмэл тохиолддог нэг төрлийн сэтгцэн эмгэг байна. Жирэмсний сэтгэл готрол тархалт нь ер нь ямар байдаг вэ? Та бүгдийн хамгийн сүүлд хийсэн судалгаа ямар байдлаар хийгдсэн бэ? Тэн дээрээс та мэдээлэл өгөөч. За, олон улсад бол эдийн засгийн хөгжлөөс хамаар янз бүр байдаг. Жишээлх юм бол өндөр хөгжилтэй улс орнууд 10-аас 15 орчим хувьтай бол байдаг гэж олон хэвлэлүүдээр бичсэн байдаг. За тэгвэл хөгжиж байгаа эсвэл хөгжил буурай эдийн засгийн хувьд сул ийм улс орнууд байна шүү дээ. Тэдгээр бол 10-аас 41% хувьтай гэж хэлдэг. Тэгэхээр жирэмсний сэтгэл готрол, төрсний дараах сэтгэл готрлууд бол хагцсангүй бас түгээмэл байгааз. Тэгвэл бидний Монгол улсад энэ чинь жирэмсний болон төрсний дараах сэтгэл готролыг 3 дахь удаага тодорхойлж байгаа. Тэр дундаа бусад тэр судалгаануудаас ялгаатай нь юу гэхээр Монгол улсын 21 аймгийн 12 сумаас сумын 80 өрхийг хамруулсан Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг гээд нийт 12 сум гэхээр чи хэд байх нь 16 ийм нутаг дэвсгэрээс 80 кластер гэдгийг нэг өрх сум гэдгээр өрх сумын имлэг дээр суурилж хийгдсэн учраас жирэмсэн эмэгтэйчүүдээ 80 кластераас бид нар 1480 гаруй ийм эмэгтэйчүүдийг, жирэмсэн эхчүүдийг судалгаандаа бид хамруулсан байдаг. Тэгэхээр энэ судалгааг бол бид нар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн
өрхийн эрүүл мэндийн тэнхим, дотоод шүүрлийн эрүүл мэндийн дотоод шүүрлийн тэнхим, за дээрэс нь эмэгтэйчүүдийн тэнхимийн багш нартай ингээ хамтраад бид бас өргөн үрээгээ зөвлөлдөөд ингээ давхар хийх ийм судалгаа байгаа. Тэгэхээр бид нар бол яг нутаг дээр нь, газар дээр нь ингэж очиж авсан асуум судалгаануудыг голдуу ингээд аваад явсан. Тэгээ манай судалгааны гол тархалт нь гэх юм бол Монгол улс даяар бол 15.6% буюу ойролцоогоор 16%-тай. Тэгэхээр бол олон улсын дундаж тархалтай бол ойролцоо байна гэсэн юм дүгнэлт бол гаргасан байна. Одоо сэтгэл готрол дээр хөнгөн хүнд гэж байх уу? Ер нь эмэгтэйчүүд жирэмсэн эмэгтэй болгондын тулгардаг зүйл үү? Яаж тэрийг ер нь мэдэх вэ? Ер нь бол сэтгэл готрол нөгөө хөнгөн дунд хүн зэрэг гэж байдаг. Тэгэхээр энэ бол хэрвээ өвдсөн бол аль нэг хэлбэрт нь л байна гэсэн үг. За өөрийгөө зүгээр заавал жирэмсэн гэхгүй те. Ер нь бол хүн сэтгэл готролтой байна гэдгээ яаж мэдэх вэ гэвэл маш олон шинж тэмдгүүд илэрдэг. За нэгдүгээрт бол бид нөгөө идэвхтэй хуучин сонирхдаг байсан зүйлүүдээ сонирхоо болох, тэрийгэ хийнхээр залхах, дургуйцах, залхуу үрэх ийм шинжүүд ээж болно. За дараагийн гол юм бол нөгөө нийгмийн идэвх оролцоо гэж байдаг. Ажилдаа явах, найз нөхдөөгөө уулзах, ажил дээр энийг хийчих, тэрийг энийг хийгээд ингээ нэг идэвх санаачлагтай байх энэ чадвар сулгахдаг. За дээрэс нь хүнтэй ярих сонирхол бас багасж эхэлдэг. Хуучин бол айгүй ингээ нийтж дундаа олондоо байдаг бол аль болох дуугаа олоод ганцаараа илүү их боддог, хүү юм асуухад шууд ингээ тарахгүй гэж асуудаг дахиад нөгөөдхөө асуухаараа гэд нөгөө анхаарал төвлөрөлтэй ингээ сулрах ийм шинжүүд нэгдүгээр хэлэгдэг. За дараа нь хөдөлгөөн удаашрч эхэлдэг. Баян ингээ хөдөлгөөнтэй гүйж алхаж явдаг хүн байсан бол илүү нэг суусан газар удаа суух, хийсэн юм удаа хийх, за хэвтвэл басмааргүй санагдах өдрийг хэвтэж өнгөрүүлэх, илүү л хэвтэж өнгөрүүлэх нь ихсээлэвэл хүнд байгааг шинж болох гэдэг. За дараагийн гол юм бол ажил амьдрал дээр гэр орны ажил дээр ч гэсэн гараас юм гарахгүй байна гэж хэлдэг шүү дээ Гараас юм гарахгүй боллоо, ажлын бүтээмж буурлаа гэж хэлдэг. За дараагийн нэг онцлог шинж нь бол хоолны өгчлөлт байдаг. Хоолны дуршил голдуу буураад эхэлдэг. Гэхдээ дуршил буурахаас илүү өлсөх мэдрэмж багасчдаг. Нэг их өлсөхгүй байгаа учраас хүмүүс тэр болгоо иддэггүй. Тэрнтэй холбоотой хүнд хэлбэрийнхээ үед бол юу ч идэхгүй байжгаад нөгөө жим алдах, жим буурах ийм шинжүүд илэрч болдог. За дахиад бас нэг гол шинж бол нойрны хэрэгцээ байдаг. Нойрны хэрэгцээ бол ерөнхийдөө тэр хүнд унтаад байгаа юм шиг хэрнээ амраагүй босох тохиолдол их байдаг. Нойрн хүрээ, залхуун үрээд байгаа юм шиг хэрнээ тэгээ унтаад байгаа юм нэг бол огшноо мэдрээд эсвэл муу унтаад байх. Нөгөө талаар бол амарсан шинжгүй босно гэдэг чинь унтсан амрахгүй байна гэх. Гэх мэт энэ олон шинжүүдээс танд хамгийн багадаа 3 ба түүнээс дээш шинж илэрчлэвэл бид нар ер нь өөрийгөө бас бодолцож явах хэрэгтэй. За энэ бол сэтгэл зүйн талын шинжүүд. Сэтгэл готрлын талаас бие шинжүүд дандаа дагаж жилэрдэг. Үс унж олно, сарын тэмдэг хаагдаж олно, амьсгалд авчиж чэйжээр хүнд оргиж олно гэл Зүрх дисэх гэж хүмүүс ярьдаг Гэх мэтлэн айх суурашхаас эхлээ маш олон шинжүүд бол гарч ирдэг. Эмэгтэйчүүд бол нөгөө нүүр гоё ингээл бодог авдаг байсан бодог авахаа боллоо. Будгаас дургу хөрлөө эдгээл ингэдэг шүү дээ Гэх мэтлэн ийм шинжүүдээр бол бид сэтгэл готолтой байна уугүй гэдгээ өөрийгөө бас үнэлэх боломжтой. Тэгэхээр жирэмсний болон төрсний дараах тэр үед бол яг физиологийн ингээд өөрчлөлт эмэгтэй хүний бие дотор явагдаж байгаа. Тэр нь илүү ингээд эрсдлийг нэмдэг гэж тас ярьсаг хэлсэн шүү дээ. Тэгэхээр өөр бусад та бүгдийн хийсэн судалгаагаар сэтгэл готролд жирэмсэн ээжүүд төрсний дараах эмэгтэйчүүдэд нөлөөлж байгаа зүйл нь юу гэсэн бэ? Гадны шалтгаанч гэж. За байна зөндөө. Бязихаар бол ерөнхийдөө нэгдүгээр эмэгтэй хүмүүстэй санхүүгийн асуудлууд шууд нөлөөлж авч байгаа жилээ. Яг гэвэл ажил хийдэг, өөрийн эрх чөлөөтэй санхүүтэй байсан эмэгтэйчүүд жирэмсэн болоод нөгөө их хүчтэй ажиллаа хийгээд орлого олдог буураад ирэхээр санхүү бас багасна, эсвэл гэртээ суугаад санхүү минь буурна гэсэн ийм бодлууд нэргээгээд бас нөлөөлж илээ. Санхүү сайтай, санхүүтэй санаа зовхгүй эмэгтэйчүүдээр бол эсэргээрээ
одоо ийм сэтгэл готролгүй байх магадлал өндөртэй. Санхүүдэд санаа зовж эхэлж байгаа хүмүүс бол байдаг. За дараагийн дугаарт нь бол нөгөө нэг гэр бүлийн харилцаа, стресстэй амьдарч байгаа. Магадгүй одоо нөхөр нь арх удаг, ажил хийдгүү, аль эсвэл ажил хийдэг ч гэсэн хол амьдардаг, гэр бүлийн ажил туслахтаа муу байдаг зүйлүүд байна шүү дээ. Сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл байдаг. Ийм эмэгтэйчүүд бол сэтгэл готролоор өвдөх хэрэгсэл өндөртэй байж байгаа. За нөгөө талаас бол нөгөө хадам эсвэл өөрийн эцэг эхийн дэмжлэг султай эмэгтэйчүүд гэж байна. Дэмжлэг гэдэг чинь одоо ингээд төрөнгөд хүүхдээ яаж харнаа, эсвэл одоо жирэмсэн үед нь гинт ингээд өвдөхт нь шууд одоо хинлүү би утастай дууднаа, би одоо яана гэсэн ийм айцтай байгаа эмэгтэйчүүдэд энэ эмгээр бас өвдөх хэрэгсэл бас нэмэгдэж байгаа гэсэн юм хэд хэдэн зүйл. За мөн хот тай харьцуулахад хөдөө алслагдмал газар амьдарч байгаа эмэгтэйчүүд бас энэ санаа зовнил төгшил дээрс нь юм сэтгэл унлын шинж байх магадaltaй байна гэсэн юм судалгааны. Илүү байна гэсэн үг хот газрыг бодож. Тий, илүү өвдөх эрсдэлтэй байна гэсэн үг. Нөгөө тусламж яаж авнаа, одоо сум руугаа яана, эсвэл манай сумын эмнэлэг дээр одоо ингээд төрүүлдэггүй аймаг руугаа яаж очиноо ч гэдэг юм уу те. Эдгээрээс хамгийн номер 1 юу вэ гэвэл нөгөө төлөвлөөгүй хүүхэд. Төлөвлөөгүй хүүхэд. Гэр бүл төлөвлөлт гэж байдаг шүү дээ тий. Хүнтэй суун хизээ хүүхэдтэй болох вэ гэд төлөвлөөгүй жирэмслэлтүүд бол нэлээд дээгүүр байх суурийг эзэлж авч байна. Тэгээ санаандгүй яг нөгөө хүүхэдтэй олно гэд төлөвлөөгүй тэн чи одоо хэрвээ төлөвлөвөл би санхүү гэр бүл дэмжлэгээ бүгдийг байтаа төлөвлөх хэрэгтэй өөрийн гэсэн орон гэртэй байх хэрэгтэй гэдэг л те ийм зүйлүүдээ ингээд төлөвлөж амжаагүй хүүхдээ болно гэж төлөвлөөгүй эхчүүдэд бол энэ хамгийн түрүүнд сэтгэл готролоор өвдөх хэрэгсэл бас нэлээд өндөр хавтаа авчиж байна. Одоо нас өөр анхны төрөлт ч юм уу хоёр дахь төрөлт гэдэг энэ байдал ер нь хэр нөлөөлдөг вэ? Төр болгондоо сэтгэл готролтой нүүр тулах уу? Ер нь нас залуу байх тусмаа араа илүү байна гэсэн судалгаа бидийг гаргасан. Мөн ер нь бол нөгөө нас залуу төлөвлөөгүй жирэмслэлтүүдээр илүү их гарч ирж байгаа. Тэгэхээр нас ахих тусмаа хүссэн дээрс нь амьдрал нь тогтцсон өөрийн гэсэн гэр оронтой болцсон ийм тохиолдолд бол хацсангүй бага. Юу н олон улсын судалгаач тийм байдаг манай дээр ч бас тэгж гарч ирсэн байна. Ер нь бол нөгөө эрт төрх нь бол одоо тийм ч муу зүйл биш гэж яриад байдаг. Гэтэл цаанаа бас шинжлэх ухааны өөр судалгааны дүгнэлтүүд явж штэ тий. Жишээлбэл залуу байхдаа төрхөн сайн л да. Эрүүл хүүхэд гарна, илүү боожлтой байна тий. Гэхдээ нөгөө залуучууд дээр юу илүү анзаардаг вэ гэхээр нөгөө хань ижлийн цаад хадмууд нь зөвшөөрсөн юм уу? Өөрийг нь зөвшөөрсөн юм уу? Цаад хадам талуу те. Аль эсвэл одоо өөрийн гэсэн гэр оронтой юу? Эсвэл байг түрээсэлж байгаа юу? Аль эсвэл өгснө хоёулаа оюутна уу гэл ингээд нөгөө амьдрал тогтоогүй байх тусмаа төлөвлөөгүй хүүхэд гаргах нь эргээгээ сэтгэл готролд өгтүүлэх хэрэгсэл өндөртэй байна. За төрсний дараа бас ингээд дааврын одоо тий огцон өөрчлөлтөнд орно. Яг жирэмсний үешлэгээ тий. За ингээд маш олон одоо ээж нарыг харж байхад үнэхээр ингээд өөртөө би итгэлгүй байна. Хичнээн ингээд хүүхдээ хараад тий хүүхэдтэй болсноо сайхан хідээж ингээд надад хэцүү байна гэдэг ээж нар айгүй олон байдаг л та. Тэгэхээр энд одоо юу болоод байна вэ? Энэ байдал ер нь яг хэдийн хэр хугацаанд үргэлжлүүл хэвийн тий зүгээр хэдийн хэр хугацаанд үргэлжлүүл одоо анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэх вэ? Ер нь бол жирэмсэндээ сэтгэл готролтой байсан хүмүүсүүдийн эргээгээд одоо төрсний дараах сэтгэл готрол үргэлжлэх хамгийн магадлал өндөртэй байдаг. Бид нар ерөнхийдөө Улаанбаатар хотын эргүүлээд бид тэр 4480 гаруй хүмүүсүүдийн 400 гаруй дээр эргээгээд төрснийхэн дараа нь одоо дагаж судлана гэдэг юм да, конхор судалгаа гэдэг. Тэгээд судалгаагаар үзэхэд 20 орчим хувийн сэтгэл готролтой байсан. Тэгэхээр ер нь бол жирэмснээс илүү төрсний дараах сэтгэл готрол бас байдаг. Тэгэхээр ер нь энэ нь бол амьдрал хэцүү байх те одоо хүүхэд гаргаж чад тавтай тухтай орчинд амьдарч чадахгүй байх, памперсны мөнгө, сүүний мөнгө хөрөлцөхгүй байх, өөрөө сүүгүй байх те эсвэл одоо нөгөө гэр бүлээс дэмжлэг сул, хань ижлийн халамж сул байх ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд нөлөөлөд үргэлжлээд байгаа тохиолдолд ер нь бол энэ сэтгэл готрол нь бол үргэлжлээд байх эмчэд хандахгүй бол тий сэтгэл зүй эсвэл сэтгцэн эмчэд тусламж авахгүй байвал
энэ бүр хэдэн сараач үргэлжилж болно. За дээрэс нь сэтгэл готрол нь өөрөө эргээгээд нөгөө жирэмсний сэтгэл готрол чинь эхийн сэтгэл зүйд нөлөөснөөр жин бахтай хүүхэд төрөх те хугацаанаасаа их төрөх магадгүй нөгөө урагт нөлөөлөх те ээжийг итгэхгүй хоолны дуршлаг болгоод ингээд болгож байгаа ийм энгүүг учраас эргээд төрсний дараах нөгөө хүүхдээ хараад гişнээ ингээ баярлахгүй байх эсвэл хүүхдэнд тэрхтээ санагдах ийм шинжүүд ингээд нөгөө үргэлжлээ явцдаг. Тэгэхээр энэ өөрөө хичнээн хүүхдээ хайртай ч гэсэн өвчнөө шинж юм чинь яад би хүүхдээ хараа баярлахгүй байгаа. Яад хүүхд надад хэцүү байгаа ингээд энийг мэдрэх нь бас эргээгээд нөгөө төсөө дараах сэтгэл готролыг бол хүндрүүлэх хэрэгсэлд бас авчирдаг. Тийм учраас эцэг эхчүүд те одоо хандаж хэлэхэд дэмжлэг гэр бүлийнхэнд нь хандгаад хань нийцэлд нь хандгаад аль болох эн чинь бүхэл эмэгтэйчүүд гормоны хөгжлөд явж байгаа бүхэл эмэгтэйчүүд нийгмийн талаас стресстэй байгаа. Тийм болохоор одоо жоохон тийм итгэхгүй гэр орны ажилдаас жоохон сул төгсний дараа нөгөөд чи эргээгээ жин нэмэн энэ сэтгэл готрлаасаа болоо те. Тийм учраас энэ байдал дээр нөгөө дэмжих, ойлгох, аль болох дэмжлэг үзүүлэх нь эхний 3 сарда илүү сайн юм дэмжлэг сайн байх юм бол нийгмийн болоо гэр бүлийн одоо дэмжлэг сайн байж чадах юм бол ерөнхийдөө нөгөө гормоны тэнцвэр чинь аяндаа засагчдаг учраас цаашаа хүндрөхгүйгээр зогсоогоод эмийн эмчилгээгүйгээр бид нар эрүүл сарвал болох боломжтой байдаг. Ялангуяа бүр ийм төгсний дараа жимсэн байж байгаа төгсний дараа үргэлжлээд авал бид ядад 7 хоног тэр эмэгтэйг нэг 2-3 удаа хүсээ гаргасан дасгал хийх боломжийг нь олгох 7 хоногийн ажлын үзүүлж чадахгүй маа гэхэд хагас утын санд нь хүүхдээ хараад одоо гэр бүлийнхаа хүнийг тэр одоо бэлийгээ ч гэдэм үү эсвэл окно ч гэдэм үү дэмжиж найс нөхдөд нэг удаа уулзуулах гаргах гэх мэтлэн ийм нөгөө нийгмийн хүрээлэл нийгмийн дэмжлэгийг бас сайн өгөх нь эргээгээд энэ өвчнөөс сэргийлэх энийг эмгүүгээр дэмжлэх бас боломж өгдөг. Бид нар сэтгэл готролд өгдөггүй бай гэж яах вэ гэвэл сайн унтаж амар нэгдүгээрт те зөв цагтаа унт. Зөв цаг гэж юу юм гэхээр 24 цагаас өмнө хамгийн багадаа 1-2 цаг унт. Тэгжээж бид зөв унтаж зөв энерги аваад бид зайгаа зөв цэнэглэх юм бол бид илүү их хүчтэй байна. За дараагийн гол юм бол бид нар юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн сайн хий. Хүсээ гаргасан дасгал хийнэ гэдэг чинь тэр тэнцвэрээ алдаад байгаа гормонуудыг чинь механикаар тэмээ тэнцвэржүүлж өгдөг. Нөгөө аз жаргалын гормон гэж та нарыг хэлээд байдаг. Тэр гормонууд чи ялгарлалтыг сайжруулж өгдөг учраас эмгүүгээр бид энийг даван туулах бүрэн боломжтой ийм зүйлүүд байдаг. Ер нь бид нар гунигилж үзээгүй эмэгтэй байдгаа эрэгтэй ч байхгүй. Бид бүгдээрээ гунигилдаг. Бүгдээрээ өөрийгөө голдог. Бүгдээрээ одоо сэтгэл дундуур болж үздэг. Энэ бол хэвээ хайр оруулахгүй юу? Энийг бид нар одоо урт үргэлжлүүлээд энгүүг болох уу? Эсвэл бид тэр зүйлээ ухаалаа нэгдүгээр засаад хоёрдугаар дасгал хөдөлгөөн хийгээд засаад явбал бид нар илүү сайн, илүү их хүчтэй эрүүл байх уу гэдэг чинь бидээс хамаардаг. Тэгэхээр бидний тэр гуниглах, сэтгэл дундуур байх, өөртөө одоо өөр юм уу ажилдаа сэтгэл тааруу байх ийм тохиолдлууд бол бидний дасгал хөдөлгөөн 7 хоногт 2-3 удаа 30 минутаас дээш хүсээ гаргасан дасгал хийгээд бай. Тэгвэл бид сэтгэл готрол энгүү гэдгээс бол сэргийлээд өвдөггүй байгаад байх болно. Энэ шинжийг л 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлчихвэл бид энгүү болчиход байгаа. Хэвээ хайр орвол шүү дээ. Тэрэтдээ бид анхаарахгүй байжгаад 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлчихвэл энэ чинь энгүү болоо яваад байгаа байхгүй юу? Ээж нар маань одоо эхний хэдэн сар бол хүүхдээ хөхөлгээд шүн бас ингээд нойр дутуу хоног байдал бас нэлийн байдаг шүү дээ. Энэ ч гэсэн бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх тийм. Тэгэхээр ер нь бол хүүхэд төрүүлсэн эмэгтэй би өөрөө ч төрүүлж исэн. Эхний 3 жил бол ер нь бүтэн ойрт оно гэж байхгүй шүү дээ. Энэ бол бодит үнэн. Тийм үстэй бүх ээжүүд мэдэн тэрийг. Тэгэхээр бид нарт энэ шүн ингээ босоод байнга яг хүүхдээ өхүүлнэ, хүүхдээ одоо тосож хэлгэн, памперсын цолно гэл маш их ажилтай. Өдөр болгон дутуу нойртой амьдрна гэдэг бол эмэгтэй хүнд маш хүчтэй ядарлуудыг өгдөг. Тэгэхээр өдөрт ингээд ээж ядаж одоо ингээд шүн ойргүй хонсын чи хүүхдээ унцсан үед нэг жаахан ингээд унтаад зарим үед гэрээ цэвэрж амжихгүй байж болно шүү дээ. Нөхрөө эрэхт нь хоолоо хийж амжаагүй байж болно шүү дээ. Тэгтэл юугаа хийжээ өдөржин гэртээ байчаад яагаараа хоолоо идэггүй яагаад гэрээ цэвэрлдэггүй гэж тэр эмэгтэйг л бити буруутгах. Тэр эмэгтэй чи хийхгүй гэсэн дээр шүү дээ. Шүн бүтэн ойртой байхгүй байгаа шүү. Өдөржин хүүхдээ чи бас тэврээд ингээд хооллоо чадлынхаа
тэр хүүхдийн хажууд ерөөсөө тэ зүгээ суудаггүй эмхтэй шүү гэдгийг тэ хань ижил нь бас ойлгох хэрэгтэй. Шөнө бас босож байхад нь хань ижил нь бас босоод туслах хэрэгтэй. Тэгээ хүүхч байнга өвдөн тэ огт өвдөдгүү гэж байхгүй шүү дээ. Сайн асарахгүй бол хүүхэд одоо энэ томооны цаг эхэлчлээ шүү дээ. Хин нэг нь гаднаас томоо аваад ирэхэд ээж хүүхэд хоёр зэрэгэл өвддөг байхгүй юу? Тийм болохоор аль болох одоо тэр гихт амьдарч байгаа тийм насан турш хүмүүс өдөр болгон гадуур явдаг хүмүүс маска зай зүгээд гихт байгаа нялх үетэй ээжигээ нялх үрээ өвдөхгүй байхын төлөө та нар бас хичээх хэрэгтэй. Хүүхэд өвдөх юм бол бүр хэцүү сэтгэлээр унах уналтан чинь бас л нэг тий алхан болгож өгдөг. Тэр болгонд нь хэрвээ өвдвөл хамт босох, хамт тэрвэрх, тий өдөр болгонд чадахгүй маа гэхэд ядаж нэг өнжөөд одоо шөнө тэр хүүхд хуурайлахад нь туслаад байна гэдэг чинь үгүй ядчил босоод яаж энэ минь ханаа ядарч гэнүү гэж хэлээд эргээд унтахчил тэр хүн сэтгэлийн дэм байхгүй юу. За хүүхдийн тэврээд байхгүй гэхэд гэтэл нэг ээж тэгж явж ирсэн бүр ингээд дуудаад хашгираа цохоод сэрдгүү штэ манай нөхөр бүр одоо бүр хоёр нялх хүүхдээ одоо бүр хүүхд гаргана хээс залхаж гин гэж ярьж ирсэн. Тэгэхээр ядчил ингээд нойрхтой байж болно, ядагдаг байж болно, мөнгө олохын төлөө та зүтгэж байж болно. Гэхдээ л хандаа сэтгэл зүйн дэмжлэг яах вэ хань чамд юугаа туслах үгээд эргээд ядаж ингээ хухирнаа гэдэг чинь нөхөр бас ингээд надад тослохгүй ч гэсэн дэмжижээ шүү дээ гэдээ бас тэр эмэгтэй баярлалаа шүү дээ. Тийм л бас нэг юм сэтгэл зүйн дэмжлэгүүдийг бол маш сайн өгч явах хэрэгтэй л гэдгийг хэлмээр байна. Таны хэлдгээр одоо юу гэдэг чинь хүүхэд өөрөө өсгөж байж болно, хүүхдийг эрүүл саруул байлгах анхаарал халамж тавина гэдэг бол маш том одоо ажил шүү дээ. Тэр өдрийн туршид тий хүүхдийг харж ийн тэнгууд нөгөө ээж нар бас өөрсдөдөө бас нэмээд дарамт өгöd байгаа юм шиг бас тал байдаг. Юу вэ гэхээр жирэмсэн байгаа дээрээ, гэртээ байгаа дээрээ гээд ингээд нэмээл өөртөө ажил өгöd идэх ч юм уу тий. Байгаа дээр өөрийгөө хөгжүүлье гээл. Одоо бас ингээд нийгэм илүү хурдцтай хөгжиж जैन. Тэнгүүд хүмүүс үргэлжлээ чи ингээд гэртээ байгаа дээрээ юм хий ингээд гээл ингэж нэгэндээ үргэлж хэлдэг болсон байна. Энэ дарамтаас эргээд сэтгэл зүйд нөлөөлөд байна уу? Гэхдээ ер нь бол бидний номер 1 зүйл бол хүүхдээ л эрүүл өсгөх нь чухал байхгүй юу? Хэрвээ танд хүүхдээ чи харж өгдөг, танд шөнө бас босч өгч тусалдаг дэмжлэг сайтай бол та өөрийгөө хөгжүүлж болно. Тэрэндээ түүхтгүйгээр байгаа бол. Гэтэл өөрт нь дэмжлэг багтай хүүхдээ чи одоо даавуу угаахаас эхлээл одоо даавуу гэж чи одоо бэзэн үед бол угаадаг байсан одоо бол болчихсон. Хүүхд ингээл ховц суугаах чинь өөр асар их ажил тэрийг хатаа нэндүүдэн цэвлэн дахиад тэр асгасан юм янз бүрийн хүүхэдтэй таарсан хоол хийн тийм үгүй юу? За тэгэл хань ижлэгээ ирэхэд хоол хийн нөгөө хүүхдүүдийнхаа ховц сонрыг бэлдэн хичээл сургуульд нь явуулна тэр хүүхдүүдийг юу гэдгийг хичээл номыг хийлгэн гэл эн чинь өөрөө асар их ажил байхгүй юу? Нөгөө 100 жавган цай ажил гэдэг шиг дуустгүй ажил. Гэрт сууж үзээгүй хүн тэрийг өрөөсөө мэдгүй. Тийм учраас тийм их ачаалтай байвал өөрийгөө ингээ хөгжүүлж чадахгүй байна. Би өөртөө ингээд ахчааг байна гэж өрөөсөө болохгүй. Чи өөрөө хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг чи өөртөө оруулж асар том хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгээ чи хүүхдээ эрүүл саруул өсгөөд, өөртөө ихтгэлтэй өсгөөд, сэтгэл зүйн хувьд эрүүл өсгсөн байхад чи дараа нь яаж өөрийгөө ингээд хөгжүүлээд тэгээ сураад явж олно. Гэхдээ хүүхдээ эхний нэг жилдээ бол сайн өсгөж байна. 2 дахь 3 дахь жилд нь араа ингээд чамд завгараад байвал өөрийгөө хөгжүүлж олно. Бусдаар бусдын үгээр өөрийгөө зовох хэрэггүй. Би бол тэгж хэлнэ. Би өөртөө таалагдсанараа л амьдардаг хүн. Тийм болохоор чи өөртөө таалагдсанараа л амьдар. Бусдын үгэнд орж өөрөө тийм байх гэж хичээх юм бол тэр чинь чамд эргээд стресс чамайг бүр одоо сөхрүүлэхэд хүртэл хүргэж олох зүйлээ. Тийм учраас өөрийнхөө үнцэлтэй айгуу тийм үнч байх хэрэгтэй. Их хүүхд хоёрын энийг шилгээд бас яриад байдаг шүү дээ. Одоо ээжийн сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүйд тэр хүүхэд ингээд ирээдүйд хэн болох гэдэг сэтгэл зүйн төлөвшөлт нь бас нөлөөлж идэг гэж яриад байдаг. Энэ хэлээр ээжийн сэтгэл зүй одоо 50 байх нь хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр та бас зөвлөгөө өгч. Ер нь бол ихийн сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүй шууд нөлөөлдөг. Жишээлх юм бол жирэмсэн үеэс л нөлөөлдөг гэж би ер нь ном сурахч хөдөөж байдаг, би өөрийнхөө амьдрал дээр ч одоо туулаад гарсан юм. Би өөрийнхөө одоо анхны хүүхдээ 5 нас гаргаад би ингээд алдчихсан. Тэгээд би нэг л хүүхдээ байгаа тэр хүүхдээ алдчихсан байхгүй юу?
тэр хүүхэд маань амгалан тайван би өөрийг хүсэж 30 гаргаж ингэж гаргаж ийсэн хүүхэд байсан. 50 өгдөө уйлдгүй хүүхэд байсан. Гэтэл би дараа нь ингээд хүүхдээ алдсны дараа сэтгэл зүйн хувьд ямар байхаа байн гуйлна, юм бол хямрна. Ингэж яваад би 2 жилийн дараа нэг охин төрүүлсэн. За тэр охин минь одоо ялахгүй юмд уйлна. Яг тэгвэл би жирэмсэн байхдаа дандаа уйлж байсан. Тийм биз? Тийм учраас эхийн сэтгэл зүй ямар байна? Хүүхдийн сэтгэл зүй яг л тийм байдаг. Тэгэхээр одоо би тэр том охиныхоо дараа 2 жилийн дараа дахиад би төгсөн, дахиад охинтой болсон. Тэгэхэд би нөгөө алдсан хүүхдийнхаа тэр уу гашууг сая төгсөн том охиноороо нөхцөн байж штэ. Арай 50, арай хамглан, арай уужуу 50 байгаа гаргасан болохоор илүү нөгөө охин уйлахгүй. Яасан гэж. Би тэгэн штэ. Би ингээд өөртөө ихтгэлтэй илүү эрч хүчтэй ингэж тууж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ одоо эхийн сэтгэл зүг дагаад хэрвээ одоо ингээд хань ижлээ жирэмсэн байхад нь дандаа айлгадаг, дандаа зовоодог, тэ арх таах суудаг, зовоодог, эсвэл чи хийн бараг л хүсээгүй чи тухтайдаа гаргаж байгаа, чи манай бэл биш гэл байнга сэтгэл зүйд ингээд дарамтлаад байх юм бол эхийн бие тэжигтэй стрессээ шалтгаантай бие хураасан, булчин чангасан байдаг учраас хүүхдээ ч гэсэн хамаг булчин давхар стресстэй чангарч байдаг. Энэ тохиолдолд хүүхэд нөгөө тархины даралтай гэж гаргадаг. Тэгээд байнга уйлдаг. Нөгөө л гараад ирээл дандаа уйлдаг, орой олгоо уйлдаг, шүн унт чадахгүй байна гэл. Тийм учраас эхийн сэтгэл зүй ямар байхаас хүүхдийн сэтгэл зүй шууд хамааран шүү. Ээжүүд минь, аавууд минь тэ одоо эцэг их эмээ өвгөнөр минь анхаараарай. Жирэмсэн байгаа тэ эмэгтэйг аль болох тайван, амгалан өөртөө итгэлтэй одоо байлгах нь таны үр удам илүү сэргэлэн цаваа сэтгцэн эрүүл мэндийн хувьд эрүүл саруул гарна шүү л гэдгийг би бүр онцолж хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол капитэрийн ярилцах хугацаа бас дуусахад өгч байна. Хэдийгээр богино хугацаа боловч маш их мэдээллийг үзэгчдэдээ бас өгч чадж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд жирэмсэн ээжүүд болон төрсний дараах одоо эхчүүдийн сэтгэл зүйн асуудал нийгэм одоо улс орны зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ талаас нь ер нь хэрхэн анхаарвал одоо зохистой гэж үздэг вэ? Манай улс ер нь бас тэр тал дээр ихэр одоо анхаарал хандуулж чаддаг гэж та боддог вэ? Энэ салбарын хувьд. За ер нь бол манай улсад бол төдийлөн жирэмсэн ээжүүд одоо төгсний дараах ээжүүдэд яг хөө хяналтандаа үзүүлгэдэг биеийн өвчний бүх шинжилгээнүүдийг хийлэгдэг сэтгцэн өвд ирүүлэн үү гэсэн үнэлгээ би лав авч яснаа санахгүй байна. Одоо бус ээжүүд яаж ийсэн гэхээс. Тэгэхээр нэгдүгээрт те хоёрдугаарт бол тэр ээжийг тэгж үнэлгээ хийгээд сар болгон ч гэдэм үү 7 хоногтоо гээл 14 хоногтоо ойртох тусам хянаад явдаг тал бол би манайх бол тэр тал дээрээ дайчгүй. Тэгэхээр биеийн эрүүл мэндийн илүү ингээ хянаад аль бол хүндрэлгүй төрүүлгээд манай одоо эмэгтэйчүүдийн эмчнэр манай эрүүл мэндийн тусламж бол хичээдэг. Тиймдээш манай хагцангуу одоо бүстэй ч гэдэм үү нөгөө эхийн эндэгдэл их нялхсан эндэгдэл гэдэг юм бол хагцангуу гайгүй явдаг улс орно шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн тал дээр бол анхаардгүй гэхгүй бүр сайн дажгүй анхаардаг гэж би хэлнэ. Гэхдээ сэтгцэн эрүүл мэндийн тал дээр ганцхан ч манайх биш нийт одоо нэлээд олон улс орнууд, дийлэх улс орнууд ялангуяа хөгжиж одоо нөгөө нэг хөгжил буурай орнууд бол анхаардаггүй. Тэгэхээр бид нар энэ дээр эрүүл мэндийн байгууллага дээр юу хийх ёстой вэ гэхээр одоо манай дээр анхан шатанд одоо асуумж байдаг. Манайх нэг их өндөр өгтөгтэй тусламж хэрэггүй штэ. Илрүүлгийн асуумжууд гээд 7 юм уу 9 асуумжтай эсвэл 14 асуумжтай тэр сэтгэл хөдлөлтийн үнэлжтэй гэдэг аль эсвэл сэтгэл хөдлөлийн гэвэл 9 асуумжаар сэтгэл хөдлөлтийн гэвэл 7 асуумжаар тэр эмэгтэй дээр тусламж ямар авах шаардлагатай юу сэтгэл хөдлөлтэй юу төвшөлтэй юу гэдгийг үнэлж ийм боломж бол Монгол улсад бий. Гэтэл энэ нөгөө эмнэлэг зүйн одоо удирдамжинд ороод болгоод тэр болгон нөгөө жирэмсэн ээжүүдээр авагдахгүй байгаа л гэж би хагдгийн зүгээр ер нь анхан шатны тусламж дээр бол сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг бол илүү сайн үзүүлж явах хэрэгтэй. Зонхлон тохиолдох 7-8 өвчнөөрөө гэтэл өнөөдөр Монгол улсын яг тусламжийн хүрээнд бол яг энэ
занхлан тохиолдох сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг яг үзүүлж чадахгүй л байгаа гэж хэлнэ. Яа тэгвэл өрх сумын эмнэлгээс одоо яг төдөн сэтгэл готролтой хүн байна, төдөн сэтгэл архин дондох эмгтэй хүн байна гэсэн тоо баримт жилийн эцэстээр бол хийхдэггүй байхгүй юу. Тэгэхээр чин тэднэр чин тэр тусламжууд дээр бол нөгөө илрүүлгийн асуумжаа зөв ашиглаж сурч хэрэгтэй. Тэгэхээр манай дээр бол Монгол улсад валидац хийгдээд хийгдсэн ч асуумж байна, хийгдээгүй ч асуумжууд байна. Тэгэхээр бид ямар нөгөө эмнэл зүйн удирдамжтай энийгээ оруулаад өгчвөл манай эмчнэр бол адилхан хяналтандаа тэрийгэ хянаад хэдэн 7 хоногтод нь үнэлтий, хизээ үнэлхий, тэгээ төгснөө дараа яаж үнэлхий, ингээд илэрсэн үед нь сэтгэл одоо ер нь бол өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүд сэтгэл зүйчтэй болж байгаа шүү дээ. Тодорхой байгаад тэгээ сэтгэл зүйчтэй хандуулна. За бүр болохгүй бол одоо аймаг дүүргийнхаа сэтгцэн эмчид хандаж олно. За бүр болохгүй бол манай ч хандаж олно шүү дээ. Тэгэхээр бол одоо тэр эцэг эхчүүдэд эрүүл мэндийн талаас бол бид эмнэлэг зүйн удирдам заавруудаа оруулж хэрэгжүүлээ явах бүрэн боломжтой. Энэ бол эрүүл мэндийн тусламж гэдэг бол бид сэргийлэх биш одоо онцлоод тусламж үзүүлэх газар байхгүй юу? Яг нь тодорхой хэмжээгээр сэргийлнэ. Гэхдээ одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байна. Одоо гэр бүл хөгжил, залуучуудын төв гэж байна. Нийгмийн зүгээс те. Тэгэхээр энэ газрууд яаж явах ёстой вэ гэхээр дандаа бид нөгөө эрх зээлрүүлгээ хийж явах ёстой. Заавал жирэмсэн биш. Жирэмсэн насны одоо нөгөө төрөх насны эмэгтэйчүүдийн нас гэж байна. Тийм ээ 15-аас 49 нас, 46 нас хүртэл ийм эмэгтэйчүүд байна шүү дээ. Энэ насны хүмүүсүүдээрээ бид дандаа одоо сэтгэл готрол, сэтгэл хөдлөлтийг нийлүүлэх, тэрнээс сэргийлэх арга хэмжээнүүд, үндэсний хэмжээний цогц арга хэмжээ одоо хэрэгжүүлэх нь чухлаа. Энэ өөрөө одоо нийт иргэдийн маань одоо эрүүл мэндэд сэтгэц эрүүл бол бие эрүүл гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид эрүүл саруул амьдрах энэ өгсөн сэргийлт бол ганцхан эрүүл мэндийн байгууллага биш шүү. Тийм учраас одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, боловсролын яам, жинхэнэ өсвөр үеийнхэн чинь 10 жил ихтэй сургуулиуд, коллежууд сурж штэ. Тэдний хүртэл нэгдсэн ийм хөтөлбөр байж улс одоо үндэсний чиглэлээр нэгдсэн ийм хөтөлбөртэй бүх яамдууд, бүх одоо агентлагууд тэрэнд анхаардаг, одоо орон нутгийн засаг дарга, тий орон нутгийн агентлууд түүнд анхаарал хандуулж ажилдаг байж ажил энэ одоо тусламж урсан сэргийлт бол сайн явагдана. За тэгэхээр энэ удаагийн ярилцлагаараас жирэмсний болон төрсний дараах сэтгэл готрлын одоо илүү өргөн үрийн хийгдсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж өөнд суралцсан бас ямар одоо арга хэмжээг авч хэрэгжүүлж болох уу? Яг одоо бас ямаадгүй ийм асуудлыг даван туулан явж байгаа ээж нарт маань маш хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Хамтрагч